За сайн байцгаана уу. За өнөөдөр манай АМК-гийн уралдах өдөр болж байгаа. За тэгээд уралдах зам руугаа цаг гар явна гэсэн манай жолооч юм байна. За тэгээд манай араа алтныхан байна. За саний хажуугаар өнгөрдөг машинууд АМК-гийн дугуй Казахстан улсын тамирчин Мадигийн дугуй өнтер урд явж байгаа. За тэгээд очиод номероо бүртгүүлээд номер авсан. Номер нөөрөө чипт юм билээ. За тэгээд бид тэмцээн эхлэхээс өмнө 10 минутын булчингийн халуулгаж варм хийлгэсэн. За тэгээд энэ бол айгүй чухал юм билээ. Нэг холын зайн уралдаанд уралдаж байгаа болохоор огцом гараанаас тууш хурдаа авахд тэмцээн булчин тасаагүйсэн. Тасаагүй болохоор нөгөө шөрмөс татах матахтай хийсэн шидийн гэдэг бэлтгэл хийлгээд юм лээ. За тийм Мади бол Казахстан улсын одоо өсвөр үеийн авраг 30 хэдэн медальтай айгүй мундаг өсвөр үеийн жуниорын тамирчин юм билээ. За тэгээд манай хоёр төрүүлээд номер бүртгүүлсэн хүмүүс болохоор дуудагдаад хамгийн түрүүнд очиж зогссон. Тэгээ амар олон хүмүүс бүртгүүлж байгаа, 50-аад хүн бүртгүүлж байгаа гэдэг. Тэгээд манай үндсэн тамирч багш Честер ингээд наран дудаан зогсно гэдэг хүүт туус авчиж өгөө зогсож байна. За ингээд төрийн дууллаа дуулцаагаад яг бүртгэлүүд нь одоо дуусч байгаа. За АМК-гийн бүсэг хүлээсэн өдөр ихлээ. Оохтаа номер бүртгүүлээд байж байна. Тэгээд иймэрхүү том тэмцээн болж байна. Нийтдээ 50 хүн зэрэг гарна. Тэгээ одоогоор ингээд номероо чеклээд байж. Манай хоёр хамгийн түрүүнд чеклэлсэн. Хүлээж байна. Тэгээ одоо ер нь бол Солонгосын дугуй холбооныхоо энэ тэмцээний зохиож байгаа арын ингээ хүмүүс ингээ үгээ хэлж штэ тэгээ нэг юм хэлгээл. 오늘 날씨가 너무 좋습니다. 오늘 제4회 원주시장대 전국 산악자전거 대회를 맞이하게 되어 매우 기쁘게 생각합니다. 이번 대회를 위하여 네, 안녕하세요. 반갑습니다. 원주시 자, сэтгэл ямар байна? Гоё наа алнаа. Тэгээ ер нь бол чиний хувьд бүр баг хамгийн том тэмцээн чинь юм тий. Амьдрал хамгийн том. Ууг наазаар уурлах байсан. Даанч тэгээд бэртлээс болоод чадсангүй одоо өөр төрлөөр анхад байгаа том тэмцээн болчихлоо. Гоё. 여러분들을 만나기 위해서 어저께부터 여기 피노키오 숲에서 기다리고 있었습니다. 근데 오늘 아침에 이렇게 비가 싹 그치고 날씨가 맑은 이런 한번을 보니까 저도 기분이 좋고 오늘 이 상품 2, 1, 출발! 아, 이거 잠시만요. 설명 하나 한번 드릴게요. 앉으면 안 돼. 네, 우리는 앉으면 안 돼. 힘들어야 돼. 서서 달려야 돼요. 네. 자, 왜 그러냐면 사실 이 자전거는 타고 가는 건데 작년에 앉아서 달리다가 아이고. 그래가지고 Юу яцлаа. 걸로 할게요. Яг дээрээс ороод байгаа хоорондоо хурдан авч явчихсан чинь нэг юм дээр тасгээд ард 번째로, 오, 뭐 이렇게 많아? 마지막 2명? 야, 3명. 하가 두고 떨어졌죠. 잠시만, 이게 너무 많으니까 4명씩 할게요. 그래야 2명씩 아버지들도 토너먼트. 어때요? 자전거 하나 갖고 올게요. Something on the real is like I nearly crashed into. Okay. I was like, hell. 우리 스트라이더 자전거 하나 남았던 거 어디 갔죠? Бараг 24-7 км-ийг цаг 17 минутанд туулж орж ирсэн гээд үзүүлэлтийг харуулж байгаа 3 дугаар байранд орж ирсэн байна гээд бусад тамирчид нь орж ирээгүй байгаа. За тэгээд манай эцэж баярлалаа. Тэгээ нөгөө Казахстаны тамирчин бол 1-р байранд орсон өсвөр үеийнхаа гээд. За тэгээ хурцж олоогийн солиод за одоо миний нэг сэтгэл хэлнэ. За хүмүүс би зүгээр стори дээр өнөөдөр АМК хагарахаа дугуйтай ямар ч замаа дуусгаад ороод ирлээ гэдэг стори хийсэн байсан чинь хүмүүс хидэд орсон юм бэ нэ тэрийгээд амар их асууж илээ. Тэгээ бол баг ингээм амжилт үзүүлсэн юм уу үзүүлээгүй юм уу гол нь чухал нь баг амжилт гэх юм шиг. Гэтэ яг хөө манай АМК амжилт үзүүлсэн 3 дугаар өрөнд орсон. Тэгээд яг тэр медаль цом исэн шидэв одоо яг хизээ яаж гардуулж авдаг юм мэдэхгүй байна. Бизнесэндээ хагарахаа дугуйтай замаа дуусгаад орж ирсэн.
тиймэрхүү процесстэй явагдсан хүмүүсийн яг хандлагыг хараад байхад бол заавалжгүй амжилт үзүүлэх өртөө юм шиг энэ хүүхдүүдэд тамирчин хүүхдүүдэд тийм бити яалт ингээд өгөөд байгаарай. Энэ хүүхдүүд суралцж байгаа, хичээж байгаа, ямар ч оролдохгүйгээр, ямар ч ялагддаггүйгээр мундаг тамирчин гаршихгүй. Тэгээд энэ хүүхэд мундаг юм чинь шууд л байр эслэн гэдэг тийм бити өндөр хүлээлт өгөөд энэ хүүхдүүдийг бити өөрөө өөртөө нь алуулах юм хийгээрэй гэж хэлэх гээд энэ бичлэгийг хийж байгаа шүү.